энэ incoming passenger гэдэг энэ картыг бүглэх хэрэгтэй байдаг. За тэгээд онгоцонд одоо Австрали ирж явах онгоцонд нь болохоор энэ одоо шар цаасыг ингээ бүглүүлдэг байгаа. Тэгээд энийг яаж бүглэх талаар маш богино бичлэг хийсэн байнамаа. За тэгээд family буюу surname гэдэг нь овгон гэсэн үг. Энэ дээр овгоо бичнэ. Одоо англи үсгээр те. Тэгээд given names гэхээр өөрийнхөө нэрийг бичнэ гэсэн үг. Тэгээ энийг цэнхэр юм уу хар өнгийн балаар бичээрэй гэсэн байх шүү. За тэгээд пассвортын дугаарыг энд бичнэ энэ хэсэгт. Тэгээд энэ хэсэгт болохоор юу яах хэвээр өөрийнхөө нөгөө нэг boarding pass-насаа flight number-ыг аваад бичнэ гэсэн үг. За тэгээд Австрали хаана байрлах гэж байгаа хаягаа бичнэ. Энд хэрвээ хамаатан саднуудаа ирж байгаа бол хаягийг аваад бүглөнө гэсэн үг байгаа шүү. Хэрвээ буудалд ирж байгаа бол буудлынхаа хаягийг бас эндээ бичнэ гэсэн үг. За тэгээд дараагийн асуулт нь юу гэж асуусан байна вэ гэхээр эх 12 сард та Австрали улсад амьдрахаар төлөвлөж байна уу гэж байна. Хэрвээ тийм бол yes гэдэг дээр чагт, үгүй бол үгүй гэд no гэд энд чагтлана. За тэгээд хэрвээ та Австралийн иргэн биш бол гэд асуултууд асууж байна. Танд сүрээ өвчин тусч байгаа юу гэж асууж байна үгүй гэд ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдчихсэн үү гэж байна үгүй гэж гэдгээ бид нар заавал бүглэх хэрэгтэй. За тэгээд энд болохоор Австралид одоо ямар нэгэнтэй одоо эдгээр бүтээгдэхүүнүүдийг авчирсан уу гэж асуусан байна. Тэгээд хэрвээ авчирсан тэгээ ер нь яг энэ юу вэ гэдэг нь мэдэхгүй байгаа бол yes гэдгийг бүглөөрэй гэсэн байна. Ер нь бол no гэдгийг бүглэсэн дээр байдаг эдгээр зүйлүүдийг авчрахгүй байвал их зүгээр. Гэхдээ авчирсан бол заавал тэгэхээр хийж yes гэж бүглэх хэрэгтэй байдаг баа шүү. За ингээ бүгдээр ингээ no гэж бичлээ. Эхнийх нь бол жишээлбэл одоо энд Австралид ингээд нөгөө оруулж болохгүй бүтээгдэхүүнүүд байдаг. Тийм steroids тэгээд нөгөө нэг хууль бус зураг зэвсэг те тэгээд тийм янз бүрийн одоо драг энэ төр хууль бус тиймэрхүү драг энэ төр авчирсан уу үгүй гэж хэлж байна. За тэгээд архиныхын хэмжээ нь 2250 мг-аас дээшээ 25 ширхгээс буюу 25 граммаас дээшээ тамхи оруулж ирж гин үү гэж асууж байна үгүй гэд. За тэгээд нас одоо жишээлбэл $900 болон түүнээс дээр хэмжээний бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж гин үү одоо энэ бас бэлэг байгаа бол тэрийгээ бас бичих хэрэгтэй юм байна. Байгаа бол тийм ээ гэд үгүй бол үгүй гэдгээ бүглэн $10,000-тай дүүцэх бол түүнээс их валют оруулж ирсэн үү гэд ингээд тэгээ янз бүрийн тийм нөгөө мах зах ногоо янз бүрийн юмнууд оруулж ирсэн үү гэд аль болох үгүй гэж бичвэл зүгээр. Учраас би бүгдээр ингээд үгүй гэж бичсэн. Хэрвээ тэгтээ байгаа бол эмчийн бичиг энэ төр ч юм уу тиймэрхүү юмуд нь байгаа бол тэрийгээ заавал деклар хийгээрэй. За тэгээд энэ доор нь гарын үсгээ зураад энд хизээ бүглэж байгаа өдрөө бичээд энэ картыг бүглэж байгаа өдрөө бичнэ гэсэн үг. За тэгээд эргүүлэхлээр тэр шар картныхаа нөгөө тал дээр нь Австрали байх одоо холбогдох мэдээлэл оруулна гэсэн утасныхаа дугаарыг бичнэ. Австрали хамаатан саданд байгаа утасны дугаарыг авсан бол Австралийн International Code нь 61-ээр эхэлдэг. Тэгээ 10 хоронтой 04-ээр эхэлсэн юм дугаар байгаа. За тэгээд энэ хэсэгт болохоор өөрийнхөө имэйл хаяг юм уу аль эсвэл имэйлээ юм уу эсвэл гэрийн хаягийг бичих гэсэн байгаа. Тэгээд имэйлээ бичсэн бол гэрийн хаяг бичих шаардлагагүй. Тэгээд ер нь бол одоо ямар нэгэн emergency тохиолдсон үед тэр хүнийхээ хаягийг өгөх хэрэгтэй. Тэгээд маш тийм яаралтай үед холбогдох хүнийхээ нэрийг бас имэйлийг нөгөн эсвэл утасныхаа дугаарыг эсвэл гэрийн хаягийг өгөөрэй гэж байна. За тэгээд энэ доор нь болохоор энэ одоо онгоцондоо нөгөө аль улсаас суусан бэ гэж байна. Тэгэхээр энэ дээр өөрөө Бээжин биш China гэж бичих гэжээ. За би баадах юм. Хэрвээ Бээжингээр явж байгаа бол China гэж бичих нь байна. Сөүлээр явж байгаа бол Korea гэж бичих нь байна. За тэгээд ямар мэргэжилтэй вэ гэсэн байна. Эмчгээд паспортын дээр байгаа nationality нь Mongolian гээд өөрсдийнхөө төрсэн анс өдрөө бичих нь байна. За тэгээд энэ дээр болохоор та эхнийх нь болохоор нөгөө нэг Австрали улсад байнгын оршин суухаар ирж байгаа хүмүүсийн бүглэх ёстой хэсэг нь гэж байна. За тэгээд би нь болохоор аялаж буюу
бүр зураа ирж байгаа хүмүүсийн бүглэх юм. Ер нь бол бийг нь бүглэн гэсэн үг. Тэгээд хэрвээ одоо аялын визагаар ирж байгаа хүмүүс те энэ хэр удаан амьдрах гэж байгаа юм бэ? Хэр удаан байхаар төлөвлөж байгаа юм бэ? Хэр удаан Австрал байх юм бэ гэж асууж байна. Тэгээд эхлээд хэрвээ 1 жил бол 1 жил гэж бичих нь байна. Хэр зөвхөн сар бол сараа бичээд энд нь өдрөө бичээд тэгээд таны одоо байнгын оршин суудаг улс чинь юу вэ гэхлээр Монгол гэдгээ бичнэ гэсэн үг. Хэрвээ Австрали улсын хүмүүс нь өөрсдөө ирж байгаа бол та хаана одоо хамгийн их одоо гадаас байхдаа хаана хамгийн их хугацаагаа өнгөрөөсөн бэ аль улсад гэж тэрийгэ бүглэх юм. Тэгэхээр энэ AC бол баг хамаагүй те бигээ бүглэнэ гэсэн үг. Тэгээд аялал чинь одоо яг зорилго нь юу юм бэ гэж байна. Тэгээ ер нь бол их хвчлэн манай монголчуудын хамаатан садан найз нөхдөд байдаг учраас энэ гурвыг чагталцсан дээр байх. Хэрвээ найз нөхд хамаатан садан байхгүй зүгээр сайхан айлж ирэх гэж байгаа бол энэ holiday гэдэг 7-г сонгоно. Одоо чагтлан гэсэн үг. Сурахаар ирж байгаа бол education гэдгийг сонгоно гэсэн үг шүү. За тэгэл ерөнхийдөө ингээд бүгэлждэг ийм амархан байгаа. За тэгээд хэрэгтэй хүмүүст нь шеэрлээд өгнө үсттэй. Баярлаа.